хүүхдгүйгээр одоо иргэд үед эрүүл амьдрах энэ тал дээр бүх гишүүд анхаарах шаардлагатай. Энэ парламент бол 32 эмэгтэй гишүүдтэй олсон учраас боловсрал, эрүүл мэнд, за хүүхдийн эрхтэр бол гишүүд бол их анхаарч ажиллаж байгаа. Би яг гишүүний хувьд бол энэ жил хүүхдийг зам хослоос урьдчилан сэргийлэх хуулийг одоо боловсруулаад санаачлаад явж байгаа. Одоо өнгөрсөн жил мянгаад хүүхд зам хосолт хүн дээр гэмтсэн байгаа. Үүнээс бол 79 хүүхд бол нас орсон билээ. Энэ хуулийнхаа төсөлд бол бид нар Солонгосын жишээг бол авж байгаа. Тухайлбал Солонгос 4 жилийн өмнө бол энэ замд ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэх хуулийг бол хэрэгжүүлээд 1000 хүүхд нас ордог байсан бол өнгөрсөн жил 12 хүүхд болсон байлээ. Тэгээ зөвхөн ингээ хуулиа батлаад хэрэгжүүлээд орхихгүйгээр энийгээ цогц хийх хэрэгтэй. Хуульдаа бол хариуцлага бас нэлээд хатуу болгоно гэсэн бодолтой байгаа. Ялангуяа одоо жишээлбэл зам ослоос хүн болон хүн дэвтэр гэмтэж байгаа хүүхдүүд бол насан туршдаа бол хөгжлийн бэрхшээлд орж байгаа. Тэгэхээр бол улсаас бас нөгөө халамжийн мөнгө гарч байгаа. Давхар тэр хүүхдийг ингээд харж байгаа гэр бүлийн хүн нэг ажил хийх боломжгүй болж байгаа. Тэгэхээр энэ бүгдийн нөлөөллийг бас давхар тооцож ямар эерэг зүйлүүд гарах уу, төсөв бас хэмнэх ямар боломж байна, мөн төсөвт ямар мөнгө гарах хэрэгтэй вэ гэдгийг тус тусад нь бол харж үзэн.